За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдөр мэндийг хүргэе. Бид нар өнөөдөр хүлээн авах баярлуулахаар гэрийнх нь гадаа хүрэлцэн ирээд байна. За бүгдээр орж баярлуулцгаая. За самтан юуны өмнө ингээд багшны баярын мэндийг хүргээд нөхөн сайхан цэцгийн баяртайг явуулсан байна. За ингээ хинээс явуулсан гэж бодож байна? Хинээс явуулсан гэж бодож байна? Мэдхгүй байна. Чангахан гэдэг. За хоёлаа энэ мэдлэгээ ирсэн байна. Энийг уншаад хинээс гэдэг мэдье. Хүндэт багш лавг таньда алтан гад цодонгоор шагнуулсан чин сэтгэлийн халуун баяр хүргье. Сайн бүхний бэлэгдэл болсон энэ сайхан өдөр танд хамгийн сайхан ёроол хамгийн гэгэн сэтгэлийг өргөн дэвшүүлж байна. Таны заас сургаж чиглүүлж ирсэн үнэтэй мэдлэг, хичээл зүтгэл маань бидний амьдралын замыг гэрэлтүүлж урам зориг, итгэлийн их болог болсоор байдаг. Таныхаа баярт мөчийг очиж хуваалцаж чадаагүй төлцөл өчөө. Гэвч сэтгэл зүрхнээ гүнээсээ таньда баярлаж, танаараа бахархаж байгаагаа илэрхийлье. Бидний бахархал үлгэр дуурайл болсон эрхэм багштай эрүүл энх аз жаргал амжилт бүтээлийн дүүрэн он жилүүдийг хүсэн өрөөрье. Хүндэтгсэн таны шавнар ариун заяа должин ханд одон чимэг. За та юу ингээд мэдлэгээ авсан ингээд юугаа хаваалцаар сэтгэлээ хаваалцаад. Энд ариун заяа должин ханд одон чимэг 3 бол манай ангид ингээ 10 дугаар анги төгссөн хүмүүс байж байгаа. 20 жилийн уулзалтаа манайх сая 6 сарын 13-нд хийсэн 20 жилийн уулзалтаараа бас ирж оролцсон байна. Энэ гурыг одоо 90 гэсэн гэхээр би бас нэлээ харсан. Тэгээ бас ажил нь амжаагүй юм байлгүй дээ л гэж ойлгосон. Тэгээ яг одоо багш нь та нарыг бас зав зайгүй байгаа гэдгийг ойлгож байна. Тэгээ зав зайгаа гаргаад одоо ирсэн бүх шав нартаа болон мэнчилгээ илгээсэн одоо шав нартаа маш их баярлалаа. Та нартаа тэгээд хамгийн сайн сайхныг хүсье өрөөё.